Дэлхийн монголчуудын Эмжил радио 88-ны урлагын дээр суугаад харуулan сонсож буй эрхэм таны энэ өдрийн амар амгалан дахин айлтгая. 7 өдрийн даваагаас баасан гаргийн цаг мөчүүд радион 3 дугаар студиэс шуугах тусам нягтал гэсэн уриатаагаар дөрөн зүгэн шуганы нэвтрүүлэг маань эрхэм сонсогч танд шууд урдаг. Яг Улаанбаатар хотод 18 цаг 15 минут болсон өнөөдөр 2025 оны 4-р сарын 21-ний даваа гаргийн дөрөн зүгэн шуганы нэвтрүүлэг эхэлж байна. Студид хөтлөгч Анжгаа гэрлээ занариулагчаар Борхогийн Чинбатнар ажиллаж байна. За дахин орой түргээ. За орой түргээ. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар та захиал бид чанарын өндөр түвшинд гүйцэтгэх сураатаагаар Ингүэ групп компани за мөн амьд бактери хүүхдийн Linux бяцхан гэсэн дад жаргал бэлэглэн сураатаагаар хамтран ажиллаж байгаа баярлалаа. За өнөөдөр чинь таны мэдээгээр эхэлдэг. За шуугуулахад бэлэн үү? Бэлэн. За шуугуул. За миний үндсэн 3 мэдээлэл нэг ер нь эрчүүдийн гэх юм уу за ер нь баг бүх хүмүүсийн нүдийг баясгах нэг мэдээлэл байгаа. За нэг хүүхнүүдийн нүдийг баясгах мэдээлэл байгаа. За нэг сэрэмжлүүлэх мэдээ байгаа. За тэрнээс өмнө бид нар яг нөгөө нэг айлуулах та бүхэндээ мэдээллийг нэг цаг алдалгүй яаралтай түргэн шуурхаа хүргэж бусдаас жоохон өрсөхийг хичээдэг. За яг одоогийн байдлаар надад ирсэн мэдээллээр бол Ромын Пап лам Францис 88 наснда тал төгссөн мэдээлэл дөнгөж түрүүхэн цацагтаад байна. за. Ерөөсөө хэдхэн минутын өмнө цацагтаад байгаа. Аргентинаас сонгогдсон папын хувьд бол сүүлийн жилүүдэд би ийм байдал нь жоохон тааруу байгаад байсан. Ромын католик шашнтнуудын дунд сэтгэлгээний хувьсгал хийсэн гэдгээрээ өөрийн өвөг үлдээсэн гэж үздэг Пап Францисийн гигэн дурсгалыг үндэхээр Ватиканд сүсгтэн олон цуглараад улс орны удирдагч нар эхнээсээ өмнө илэрхийлж эхлээд байгаа тухай мэдээлэл гарсан байна. За энийг бас мэдээнийхээ өмнө дурдчихъя. За миний эхний мэдээлэл үнэхээр гэгэл гэх юм уу гоё мэдээлэл юм а. Тэгээд одоо хөгжилтэй сайхан орон чим гоё юм да. Японы нэг алдартай бүсгүйтэй холбоотой тун эрэг гоё мэдээлэл хуваалцах гэж байна. За Японы охтын Сакуразака 46 гэж хамтлаг байт юм байна. Японы хамтлагууд нэг юм том ото нэг юм сонин нэртэй байгаад байдаг. Тэгээд энэ Сакуразака 46 гэдэг нь нэг жижигхэн бас хамтлаг биш юм байна. Нилээд алдартай хамтлагтай ордог гэж шүү. За Энэ хамтлагийн гишүүн 22 настай Юзуки Накашима гэдэг бүсгүй хөөрхөн царай төрхөөсөө гадна сэтгэл татам хоолой нэмээд ирж хүчтэй сэргэлтэн зан төрхөөрөө шүтэмж ширхчдийн хайрыг их татдаг ийм бүсгүй гинэ. Харагдаж байна уу? Хөөрхөн охин байгаа үст. Тийм байна. Тийм. За тэгсэн одоо дуучин бүсгүйг хайрлаж хүндлэх хүмүүсийн тоо огцом нэмэгдэж дагагчдын тоо огцом 100 мянгад хүрсэн гинэ. За Ямар учраас ингэж эргээр алдаршиж хайрлагдаад байгааг нь ярьж өгье. Дуучин маань урлаг уран бүтээлийн карьераа хөөхөхийн тулд нийслэл Токио хотод амьдран суудаг юм байна. Гэхдээ бас дуучнаар ажиллахын хажуугаар мэргэжилтэй болохын тулд Японы баруун өмнөд зүгт байдаг Фукуока хотод нэг их сургууль сурдаг гинэ. Токиод өөрөө амьдардаг Фукуокагийн их сургууль сурдаг. Ингээд их сургуультаа сурахын тулд өдөр бүр гэж шүү. За Ирэх очихын 4 цаг нисдэг гинэ. ёо. Огцоор очиж хичээлдээ суудаг. Ямар баян. Өглөө 5 цагт босоод усанд орж цайгаа ууж нүрээ будаад 6 цагт гэрээсээ гарч онгоцны буудлаар ордог. Ингээд өглөө 9:30 гэхэд Фукуока хотынхоо нисэх онгоцны буудлын дээр буугаад такси барьж сургууль дээрээ очиод хичээлдээ суугаад тэгээ оройд нь буцаад хардаг гинэ. Баян байна те. Ингээд өдөр болгон онгоцон 100 ирж очно гэдэг чинь. Би одоо энийг бүр дотоодын нислэгч гэсэн. мөнгөнд хэлээд өгье. За Ингээд 7 хоногийн 5 өдөр хичээлд суухын тулд өдөрт 15 мянган йен зарцуулдаг гинэ. Өдөртөө 375 мянган төгрөг буюу 7 хоногт 1,875 мянган төгрөг ийм одоо мөнгийг бол зарцуулдаг гэсэн үг. тийм байна. Тий. Одоо тэр энэ Фукуокто сурж байгаа хоттой амьдарчаар яагаад идэм бол? Энэ ч нөгөө том хамтлагийн дуучин штэ. Байнгын бэлтгэлтэй байнгын тоглолттой байдаг. Тэгэхээр тэнцэнээсээ бас мөнгө олж ийн л доо. Хоорондоо нэг 1000 гаруй километрийн зайтай хоёр хот штэ. Тэгээд энэ хооронд ингээд нисээд юугаа яадаг. Яагаад гэвэл эн чинь урлагийн маш шахан хөтөлбөртэй байдаг ч гэсэн дуучин бүсгүй хичээлийн огт тасалтгүйгээс гадна сургууль дээрээ бол ирээд олонний танил дуучин гэх мэт элдв ааш гаргахгүйгээр те илүү бүрэг даруй байж хаяа нэг кампус дээр алсыг ширтээд ганцаараа сууж байгаа зураг сэлтэн л оюутнуудын папарацци дөртдөг гэдэг. Ер нь бол айгүй идэвхтэй те хичээл номоо тасалдгүй супер оюутан гэж байна. За. Одоо 4 дахь жилдээ хичээлдээ сууж байгаа бүсгүй анх дуучин болохын тулд хагас цагийн ажил хийж мөнгө хөрөмтлүүлдэг байсан
ийм бүсгүй юм байна. Одоо харин дуучны хуваар нэлээд танигдаад байгаа боловч заавал мэрэгжлийн дипломтой болно гэсэн мөрөөдөлтөд хүрэхээр зориг шулуудсан нь интернетэд олон хүний хайр хүндлэлийг хүлээгээд байна гэж байна. Зүгээр өстэй энэ хүнд бол за одоо сурхаа болиг мянган шалтгаан байна штэ. Тэгэхэд би тэртэргүй урлагаас мөнгө олж байгаа юм чинь мэрэгчлээ болохын тулд нисчий гэсэн ийм сонголт гэдэг бол гоё л доо. Үнэхээр хүмүүс сэтгэлийг хөдөлгөөд байгаа юм байна. Сэтгэлдлүүд нь гаднаач хөөрхөн, дотрооч хөөрхөн ох юм аа. Ийм мундаг охин хол явнаа. Улам том од болоорой гэсэн байна. За. Супер эмэгтэй юм аа. Сургуульд явна, цэнгэнт нэвтрүүлгүүдэд оролцсон, шоунд оролцсон гэд өчнөө ажилтаа байж өглөө болгон 5 цагт босоод хичээлдээ явна гэдэг бол мундаг штэ. Нэрэл мундаг юм да. Манай сургуульд ийм мундаг оюутан байгаа гэж мэдгүй байлаа. Тэр холоос ингэж хичээж байгаа юм чинь би ойроос явдаг байж дахиж таслахгүй. Мундаг охиноос их урам авлаа гэсэн байна. За манайхан бол ёо харлаа энэ хайрын цаг зав би ми бол ядаргаанд орж үхэх юм байна гэж мина. Сүрхийн эмгэж ядардгүй байхдаа өдөр бүр гэхээр овоо айн гэж сарна. Яа би бол нэрээ үнэхээр өмнөөс нь амар ядарч байна анжгаа. Би ч юм бүр оюутны 4 жил нөгөө дургу төчхөө хичээр би ихний парын хичээл сууж үзээгүй хүнийг хэлэх үү ёо. Өдөр болгон 5 цаг суугаад босоод тэгснэ онгоцсон суугаа явна. Ёо бүр амар санагдчихлаа. Бид нар нөгөө хүн бичсэн байсан нэг удаа. Би энэ одоо нөгөө бусад оюутнуудтай ингээд яаж сурж байгааг хараад үнэхээр айдгаа те. Бид нар эднээс ахаал хоцрох юм байна. Бүр илүү хоцрох юм байна гэж айдаг. Яагаад гэвэл эднэртэй ингээд жишээл өдөр болгон 4 цагт өглөө 5 цагт тосоо те 4 цаг нааш цаашаа нисээд очиж хичээлээ хийчихэд оройн шоунд оролцоод мөнгө төгрөгөө олоод дахиад хажуугаар нь телевизийн шоунд оролцоод те ингээд хамтлагтаа бэлтгэлээ хийгээд ингээд ингэж эднэр ингэж од болж байгаа байхгүй юу? Манусаас тис өөр сэтгэгээд байна шүү дээ те. Одоо тэр нөгөө ийм нэг зураг байдаг шүү дээ. Хятадын их сургуулийн гадна талд номын сангийн гадна талд оюутнууд 6 цагийн очир гээд ийм амар очир. Бүр нэг ингээд нэг галзуулган дээр сууж байгаа юм шиг очир. Амар. Тийм очир гих мэтэр ингэж хүмүүс сурдаг. Бид нар тэгэхээр нэг ингээд сэтгэлгээгээ өөрчлөөд те ингээд тэмцэхгүй бодвол манус ахаал нэг ингээд дараантай ингээд 70-аад оныхон үхээд өгөөсэй гэж хэлсэн бол дараа нь 80-аад оныхон үхээд өгөөсэй. Тун удахгүй 2000-аад оныхон үхлээр цэвэршин. Тэгээ 2010 оныхон үхлээр цэвэршин гэж явах юм шиг байна. Дуканаас үрээ солонгосоос ингэж шүү дээ. Мөнгөтэй бол Монголоос ажилдаа ирж очдог болгосон 3 цагштай өгнө нэ. Тийм шүү дээ. За хамтран их танилцуулаад дараагийнхаа мэдээлэл рүү оръё. Улаанбаатар хотод 18 цаг 23 минут болсон. Нэвтрүүлгийн хамтран аялагчаар Бяцхан гидсэнд ад жаргал бэлэглэн сураатаагаар хүүхдийн Linux амьд бактери хамтран ажиллаж байгаа. Бид нар яагаад энийг ингэж нөө заавал хэрэглэх ёстой юм бэ гэдээ ингэж нэлээд уншлаа. Тэгсэн чинь ашигтай бактери гэдэг чинь хүний биед олон тооны ингээд бактериуд ингээд нэг дор ингээд байршиж идэг. Ихэнх нь ер нь ходоодонд. Яг үүний 1-2 кг нь буюу нэлээд хэдэн их 80 гэж шүү тоолох юм бол хэдэн их 80 бактери байдгийн 95% нь л гэхэд гидсэнд байгаа. Ходоодонд байж байгаа гэсэн үг. За. Хоёр газрын тенсний талбайг бүрхүүц хэмжээний их бактери гэж штэ ингээд зэрэгцүүлээд ингээд тавих юм бол ийм байдгаа. Эдгээр бактерийн тэнцвэрт байдал нь хүний эрүүл мэндэд нөлөөлдөг гэдгийг олон тооны судалгаагаар харуулсан. Ингээд энэ бактери байн устж идэг. Тэгээ хүний ингээд ялгцсан малгацсаар гараад ингээд тэгээд энд бактерийн ашигтай бактерийн тоо багасхлаар л хүүхдийн гидс эвгүүцэл тэ хоол боловсруулалтанд дагал гараад өсөлт төгжөлтөнд нь саад учраад ингээд эхэлдэг учраас бид нар энэ хүүхдүүдэд ашигтай бактерийг нь нөхөж уудах нь зүйтэй гэдгийг маш олон судалгаагаар бол тогтоосон юм байна. Тэгэхээр яг ингээд хүүхэд нөгөө нэг ангир ургаа амлна гэж байдаг штеп. Хамгийн анхны бактери орж ийн л гэсэн үг штеп. Ер нь бол тийм. За тэгэхээр юу юм байхгүй юу? Одоо эн чинь өөрөө лиофилжүүлсэн амьд ашигтай бактери гэдэг байгаа штеп. Энэ бол Монгол зарагдж байгаа ганцхан байгаа бактери. Яагаад гэхээр Швейцар улсын Sandoz компани энэ Linux гэдэг бүтээгдэхүүн өөрөө сүн хүчлийн бактери буюу бифидобактери агуулдаг. За тэгэхээр нялх хүүхдийн гидсний 80-аас 90 хүртэлх хувь нь бифидобактери байдаг учраас хүүхдийн биеийн онцлогт тохирдгоо гэсэн үг. Ингээ хүүхдэд бид нар яасан бах нь уучны хүүхдэд бол бид нар үнэний сүү хүртэл өгдөг тохиолдол байж л байдаг те. Ингээд 6 сар хөрөнгүүд нь тарганд оруулаад идэг те. За яг л энэ нөгөө нэг эдрээс авдаг сүн хүчлийн бактериуд маань
байна л байгаа гэсэн үг байна шүү дээ, тийм ээ. За тэгэхээр хамгийн сүүлийн үеийн технологи өрлөөлжүүлэх арга гэдэг нь өөрөө хамгийн сүүлийн үеийн технологи. Тэгээ маш өндөр өртгөөр хийгддэг. Тэгэхээр бактерийг амьдаар нь хадгалах юм технологи байгаад байгаамаа. Энд чинь ингээд амар ороод хотоодонд очих хоорондоо баахан хүчин шүлтийн орчин дундуур явж байгаа шүү дээ. Тэр үед гимтгүүгээр яг амьдаараа хотоодонд очдог гэсэн. Яг үнэ, яг үнэ. За тэгэхээр илүү дэлгэрэнгүй мэдээллийн болохоор зэрэг та баг ер нь аваад авах шаардлагагүй дээ. Бүх эмийн сангуудаар авах боломжтой. Яг нь Linux амьд бактери гэдэг Facebook руу нас нэг ороод харчаараа тэгээд өөрт ойрхон ямар ч эмийн сангаас авах боломжтой байгаа. Ингээд нэвтрүүлгийн хамтран аялагчаар бяцхан гидсэнд аз жаргал бэлгэлэн гэсэн сураатаагаар амьд бактери хүүхдийн Linux хамтран ажиллаж байна. Баярлалаа. За баярлалаа. За 400 шугар нэвтрүүлэг радион 3 дугаар студиэс үргэлжлэн өрч байна. За та Тэнгисэрэг 24/7 үзэж байгаа мó? Үгүй би зүгээр хаяа ингээд нөгөө нэг жижиг шторкууд нь энд Facebook дээр явж байгаа. Тэгэхээр нь л үзэж байна. За би бол өстой маш идэвхтэй үзэж байгаа. За өчигдөр нэг юм номи гээд нэг хөөхөөх орж ирсэн. Одоо энэ залуучууд чинь анжгаа минь дандаа гадаадад сурч ажиллаж амьдардаг. Канадаас ирсэн л гэн, Солонгосоос ирсэн л гэн, Берлинд амьдарч байгаад ирсэн л гэн, Англид амьдарч байгаад ирсэн гэн ерөөсө хоорондоо тувтай англиар ярилцсан. За ерөөсө тийм маш өндөр боловсралтай маш гоё залуучууд байгаа. Ир юмгүй. Тэгэнгүүт Солонгос ажиллаж амьдардаг ийм ютубер хийдэг нэг тийм охин байгаа аахгүй юу? Номи гээд. Тэр охин өөрхий өчтөр хасагдсан л да. Тэгээ хасагдахтаа хамгийн гоё нь хамгийн зүүн нэг ийм шалэг тэгээд нэг ийм попын хаан заяа. Хаан яаж камерын өмнө попрохоо хүртэл мэддэг. Хасалт явагдахаас өмнө одоо нэг хүүхэнд хайраа зарлах жишээ нэ тэ үерхий гэж гуйх жишээ нэ тэ. Тэнгүүтээ өөр хүүхнүүтэй ингээд альжганаад явдаг. Тэгээд нэг ийм хүний нэг сугны ус цүнх ирдэг нэг хорчим нэг бацаанууд эдэн штэ нэг нам мамын тэ. Яа нэг энэ тэнэж бол хов утгаал ингээд хов хутган. Дээрээс нь хор найруулсан заяа. Яг тийм багийг гоё хасцсан байхгүй юу? Энэ дотроос нэг эрэгтэй хүнийг хас гэсэн чинь дэрийг гоё хассан байхгүй юу? Тэгсэн чинь бүр нэг дөрвөн панелистууд нь бүр бараг баярлаад байгаа юм шүү. За тийм үйл явдал болсон. За тэгэхээр ганц бие гойн бүсгүй гэх мэт гадны томоохон франчайз шоунууд бас байдгаа. Тэгэхээр манад бол орчуулагдаж гарч байсан. За ер нь бол хаа газрын одоо танилцаж хосоо олох шоунууд дээр сайхан танилцаал, романтик болцооё гээл би бинийхээ бие төрөх гэх мэтэр ийм романтик үйлдэлүүд хийдэн штэ. Одоо эднэр чинь ингээд ерөөсөө л авж байгаа шагналууд нь дандаа болцоонд явах штэ. Ерөөсөө тий. За тэгсэн чинь Этиоп улсад нээлттэй хийгээд байгаа латте хайраа хааж байна гэдэг реалити шоу зүүн Африкийн улсад төдийгүй Араб Африкийн орнуудад нилээд хилэлцүүлэг өрнүүлээд байна. Эдгээр чи өөрсдөө ямар шашинтай ямар хүмүүс үлээ те. Тэгсэн энэ нь бол бас л манай энд болзооны шоул юм байна тийм үү? За одоо тэгтээ айгүй гоё би ярьж өгөх гээд байна. Латте гэдэг нь ганц би эрэгтэй юм уу эмэгтэй хэлдэг юм амхаар хэлний үг юм байна л да өөрөө. За энэ шоуны туршид 10 бүсгүй 38 настай Этиоп Америк гаралтай Месиа гэдэг залуугийн төлөө одоо энэ залуугийн хайрыг татах гэж өрсөлдөх юм. За гол нь романтик болзооч юм уу ямар нэгэн тийм романтик танилцах, дотносох, оройн зоог, сарнаа ёслол мослол түүч байхгүй заяа. Юу байгаа гэж боксинг тэмцээн. Сагсаар хоорондоо тоглож өрсөлдөн нэмээд бүр ингээд матрасны реклам зохион бүтээх зэргээр хүний санаанд оромгүй сонио арга барилаар өрсөлдөгөөр онцлогтой юм байна. За нэлээд хуучинсаг энэ оронд болзооны ийм шоу зохион байгуулагдах нь өөрөө анхны удаагийн тохиолдол болж байгаа учраас нөгөө дотносох, болзох, бүр тусдаа нэг өрөөнд шүнийг хамт өнгөрүүлэх зэрэг нэмэлт тачруудыг нэмчих юм бол Этиопчууд төдийгүй Африк, Арабын орнуудынхан бараг цус харах магадлал гэж интернетэд бичсэн байна лээ угаасаа. Нөгөө залуу шүүгч юм байна штэ. Нөгөө залуу чи ингээ хүүхнүүдтэй өрсөлдөв юм ба штэ. Хүүхнүүдийн хооронд нь өрсөлдүүлээд сонгоод идэг юм ба штэ тий. Oh my god, тийм ээ. Ганцхан залуу дээр 10 хүүхэн өрсөлдөөд байгаа. За. Сайн л ойлголоо. Би ч нөгөө залуугаа л хүүхнүүдтэйгээ өрсөлдөх юм байна гэж бодоод байсан чинь. За харин барууны орнуудын үзэгчдийн хувьд бол шоуг YouTube-с үзээд эр хүнтэй болцохын тулд эмэгтэйчүүд сакс бокс тоглож байгааг нь бол нилээд нэг юм шоглсон, шоосон хандлагатай байна лээ. За хамгийн гол point нь энэ бүсгүүчүүд мөнгөтэй залуугийн ихнэр найз бүсгүй болох гэж өрсөлдөж байгааг нь мөнгөний төлөө амиа өгөхөөс буцахгүй одоо gold digger буюу мөнгөний хүүхнүүдээр Этиоп эмэгтэйчүүдийг доромжилсан.
эмэгтэйчүүдийн үнцэн бие даасан байдлыг уландаа гიშгсэн феминизмыг гутаасан гэх зэрэгээр өстой янз янзаар хүлээж авч байна. За сэтгэлдлүүдийн хувьд соёлын үнд зүйлээ ингэж доромжлох юм бол соёлтой байгаад яах юм бэ? Барууны шоу баруундаа л үлднээс эмэгтэйчүүд ингэж яахаа алдаж байгааг харуулснараа Этиопийг доромжилж гин энэ шоуг хийсэн хүмүүстэй ял тооцох хэрэгтэй гэсэн байна бүр. Бацар байна. За Этиопт Бачелор шоуг үзнэ гэж төсөөлж байсангүй. Цаг үетэйгээ хөл нийлүүлээ алхаж байгаад баярлаа. Сонирхолтой олжээ гэсэн байна. Эмэгтэйчүүдийг мөнгөөр худалдаж авч болдог мэт сэтгэл төрүүлж байгаа нь тийм хүн байна. Бусдаар дайжгүй шүү. Тун сонирхолтой гэсэн байна. Арабын шинтэй Этиопийн ихэнх нь Гэтэ ийм улсад ийм шоу зохион байгуулагдаж байгаа нь бол айгүй тийм ололттой нээлттэй зүйл болоо л байна л да. Ер нь бол тийм. Тэгээ яг нь ер нь бол энэ яг энэний чинь Азийн хувилбарууд нь бол тасархаа штэ. Нэг бүр нөхцөлгүй баян залууг авчирж хагаад бүр 40-50 хүүхнүүдийг ингээд уралдуулдаг. Би нэг тийм шоуг нэг хэсэг бас үзсэн шүү. Ааха. Тий. HBO дээрээс үзчихэл байлаа. За таны мэдээг сонсъё. За миний дараагийн мэдээ. Нөгөө сэрэмжлүүлэг мэдээгээ хүргье. За манайхан караокедондоо их караокеддаг хүмүүстэй ер нь. За манай одоо гэрлээ бол караокенд бас их л дуртай. Сэрэмжлүүлэг мэдээ. За яачва. Хятадын Зэйжан гэдэг мужийн иргэн нэгэн бүсгүй караокед орж стрессээ тайлах, сэтгэлээ онгодлох дуудах их дуртай байжээ. За одоо харин караоке гэдэг үгний К гэхийг нь сонсоод сэтгэл нь хэртхийгээд айдаг болсон гин. За яагаад гэдгийг нь ярьж байна. Одоо чин караокега юу гэдэг лээ? Нэг арай өөр хэлээд идэм аа. Юу гэдэг лээ? Арай кабел гэдэг байгаа та. За CTV гэдэг үү юу? Үгүй. За юунд бол Филиппинд бол ингэдэг. Аха. Караоке гэдэг нь шүү дээ. Зүгээр ингээд аян тавиад дагаад дуулахыг караоке гэдэг. За үг мөг харахгүй. Одоо бидний энэ ингээд дэлгэц хараад үгийг хараад дагад дуулдгийг видеоке гэдэг. Видеоке. Видеоке гэдэг. За 2017 онд энэ бүсгүй ордгох нэг караокедод ороод дуулж байсан гинэ. Ер нь бол дуунд их дуртай болоход микрофоноо бараг л амдаа хийх нь хаалга бодоод их орж дуулдаг. Ер нь их орж дуулдаг бүсгүй гинэ л дээ. За тэгсэн нэг удаагийн яг ийм дуулалтын дараа аман дээр нь мэдгдэм яр шаваад эхэлсэн. Хөөе тийм байна. Ийм сонин хайр сүлчиг юм гарчиж. Өмнө нь огт тэгж байгаагүй учраас ядраад яр гарчлаа л гэж бодож. Тэгсэн өнөөх яр нь нилээд хавдаж өвдөөд бараг загтнах тийшээ хандаж байна гин. Гэрийн нөхцөлд хомхооны эм уусан ч гисэн жаахан намдах тийшээ хандаж байгаа л ахаад л байж гин. За эцэст нь бүр эмчит хандхаас өөр эцгүй болоод эмчит хандаад шинжилгээ өгсөн чинь яасан гэж? Яана. Караокены микрофоноос бэлгийн хомхон вирус авсан болж таарсан. Заваарсан юм аа. Энэ бэлгийн хомхон ямар бузартай юм бэ? Тэр бэлгийн хомгоодоо өн тэр айлын хөөрхөн хүүхд үнсээд нүдээ сохлаа ийцсэн мэт. За яг үнэн. За энэ нь шүү дээ ямар амар вэ гэдг нь бол энэ ингэж халддаг юм байна. Хүний биеэс бүрэн идэгдэггүй хадгалагдаад ингээд нууц байдалд орчдөг. Дархлаа суларсан үед дахиад гараад ирдэг энэ вирусыг дох тусах суур болдог гэж интернетэд бичсэн байна лээ. За зүгээр яг одоо суур болдог гэх юм чи үе. Зүгээр яг одоо жишээлбэл бэлгийн бэлэг эрхтний орчимд нь ч юм уу те бэлгийн ямарваа нэгэн газруудад нь энд гарцсан байгаа тохиолдолтой одоо илүү одоо нөгөө ингээ үрэгдээд цус гарах ч гэдэг юм уу те гадны вирус орох магадлалыг нь ихсгэж байгаа юм л та. Тэгэхээр энийг бол одоо юу гэдгийг эрсдлийг нь өндөр болгож ийн гэж зайлшгүй бодох ёстой. За бүсгүй бол өөртөө тохиолдсон энэ үйл явдлыг бусдад сургамж болоосоо гэсэндэ доюун гэж одоо сайтад хуваалцсан интернетэд битүү шеэрлэгдээд 30 гаруй сая хандлт авчаад байна. доюун чи эдний TikTok. Яп. Жаахан ядрангууд л бэлгийн хомхон вирус нь ам хамар дээр нь яр болж гараад 8 жил болж байгаа гэж. Яана ямар хэцүү. Энэ жилээс бүр хазар дээр үсэрхийлж гарч ихэлсэн болохоор зориглон хүмүүстэй хуваалцжээ. Онлайнд хүмүүс маш ихээр цэрвэж сэжиглсэн байр суурьтай байгаагаас гадна зарим нь үл итгэсэн байр суурьтай байна. За би зүгээр тэ ингээд бас яг энэ чиглэлээр бас курс дамжаагийн төгссөн хүний хувьд хэлэхэд хэрвээ нэрнгээсээ ийм өвчтөе хүн байжгаад шархан
ингээд цус мус гарцсан байх үед микрофонд нь хүрээд тэр нь үлдсэн байжгаад тун удалгүй эн чинь бол караоке гэдэг чинь бол дулаан орчин шүү дээ тийм үү. Тун удалгүй энэ эмэгтэй хойноос нь орж ирээд бас өөрийнх нь ингээд урал муруул нь омголдоод хагарцсан байх үед тэрэнд хүрсэн болвол ингээ халтнаа. Гэхдээ хардаа бас нэг юм байна. За нэгдүгээр дээр штэ те караокены гандом гэж байдаг штэ микний гандом гэж байдаг. За хоёрдугаар гэх юм бол одоо энэ ингээд за би жишээлбэл заяа хизээч караокены микрофоныг амандаа хүргэж үзээгүй. Хүмүүс миктэй харьцаж сурсан, харьцаж сураагүй хүн гэж байдаг заяа. За тэгэнгүүт 4 хуруу ч юм уу 2 хуруу ч юм уу зайтай байлгах байдал тэнэг цэрэлчээд амандаа ингэж тулгаж агаад харч чадлаараа орилоод идэг аахгүй юу? Караоке хартал нь орилно шүү. Караоке дуулгаж байгаа бол ингээд нэг сайхан ингээд нэг эвлэгэн дуулчих болно доо. Тэгэхгүй тэнэг юм шиг ингээд хамаг дээд өнгөөрөө ингээд байдгаараа чарлаад орилоо тэгээд амандаа ингээд микээ явуулчаад наачдаг аахгүй юу? Ингэж дуулж байгаа хүмүүс тэгээ ийм заваа юм хүч авалгүй яа. За мэдэж авмаар юм бэ. Караокед хэний ч хамаагүй шүс үсэрсэн микрофоныг авч дуулахаар нэрэл өвчин тусах магадлал өндөр юм байна штэ. Сая л бодлоо гэж байна. Худлаа байх оо. Бэлгийн замаар авчгаад өөрөөсөө холдуулахын тулд микрофон руу гүтгэж гинэ. Үнэн л байсан бол хүн болгон бэлгийн хомхоотой явж байгаа шүү дээ. Мэдэж бурмаар юм а гэсэн байна. Бэлгийн хомхоо уг нь бэлгийн орчимдол гарна. Энтэй амар халдварлагдсан учраас аман дээр нь гарч байгаа шүү. За микрофоноос халдах боломжтой бас танихгүй үнтэй үнсэлцээд ч авах боломжтой. Амн дээрх яр бол аюултай л гэд бодчиход болно гэж багш маань хэлдэг байлаа. Байнга бодож явдаг. Одоо караокеноос болгоомжлж явна гэж. За тэгээд ер нь бол тэр микрофон тэ ариутгал элдв бусын нөгөө нэг микрофоны юм бүрээсэн нэг удаагийн гэр мэрийг нь авч хийгээд ингээд юу яхад тийм аюултай биш л те. Одоо нөгөө караокечин хүмүүсийнхээ бизнесийг хаасан нүгэлтэн болчихгүй. За ийм юм болсон байна да. Тэгэхээр манайхан зүгээр ер нь бол бодож байгаарэ сэрэмжлүү штэ. Ялангуяа гадаадд явахдаа тэ хэл ус мэдэхгүй юм чинь одоо нөгөө нэг ийм гэр мэрийн солиул юм бол ариутгуудыг гэж чадахгүй нэрлэгч хагаад ийм аюултай юм болов зүгээр. За. Заалаа модераторд 18 цаг 37 минут болсон. Нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар та захиал бид чанарын өндөр түвшинд гүйцэтгэх сураатаар Ингү Групп компани хамтран ажиллаж байна. За 2012 оноос автомат гаражийн хаалга, металл цон хаалга, вакуум цон хаалга, шилэн фасад, төмөр хийц буюу одоо хашааны автомат хаалга гэсэн ийм 5 чиглэлээр үйл ажиллагаа явуулсаар ирсэн. Тэгээ дэлхийн 180 улсад одоо түгээлтэй байдаг Бээжингийн улсын үйлдвэрийн Европ стандарттай материалыг аль бие ёсоор оруулж ирдэг. Бүх материалын ашиглалтын хугацаа нь 10-аас 15 жил байдаг гэсэн байна. Металл цон хаалга, металл рамтай вакуум цон хаалга гэдэг ингээд рам нь эдлэгээний явцад номордгүй, хэвэн ингээд алдагддгүй, гаждгүй ийм бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг юм байна. Хувцар металл вакуум цонхны цонх хаалганы шил нь 2 болон 3 давхар гэж байдаг ба дотроо аргон хийн дүргэлт болон ганжуулсан шилний гэсэн сонголтуудтай. Энэ ганжуулсан шил гэдэг нь юугаа хэлээд байгаа юм гэхээр хагарахаараа нөө арьс зүсгээргүй ингээ бүр бутарчдаг штэ. Удаа боллоо гэж ярьдаг. Тэгж хагардаг тул аюулгүй гэж үздэг. 3 давхрын шил нь гадны дуу чимээс маш сайн тусгаарладаг хавчуурга эрзийн цоож нуусны тоног нь герман болон турк сонголттой гинэ. За гаражийн автомат хаалга нь ахуй үйлдвэрлэлийн хүнсний үйлдвэр зохимжтой шилэн болон хулдаасан гэсэн төрөлтэй ба хай спид доор буюу өндөр хурдны автомат хаалганы давуу тал нь аюулгүй ажиллагааг бүрэн хангасан дулаан алдагдaltaгүй 4 талтай эрзэнтэй 5 секунд нээгддэг гэж байгаа шүү. Хурдны тохиргоо хийх боломжтой дээр нэмэлт явган хаалга цонх хийх боломжтой мөн үйлдвэрээс 1000-аас 2000 машин орж гарах хүчин чадалтай гэх мэт ийм олон жилийн давуу талтай 2 жилийн механик гэмтлээс бусад гэмтэлд баталгаат хугацаа олгодог гэсэн байна. За тэгээд талууд төлөрөнгөө мэдээллийн 9911 7093 99 41 84 гэдэг утаснуудаас аваарай. Ингээд нэвтрүүлгийн хамтран аялагчаар та захиал бид чанарын өндөр түвшинд гүйцэтгэх сураатаар Ингү Групп компани хамтран ажиллаж байна. Баярлалаа. За баярлалаа. За миний дараагийн хүргэх мэдээлэл бол хятад шууга өргөнэ.
За, цаад ядад чинь нэг тоймгүй шаз руу үхэнд нөхрийнхөө нууц амрагийн гэрт нууц камер байршуулад бичлэгийг нь хуулж аваад онлайн цацсан хэрэг гараад хятадуу зүгээр л бужигналдж байна одоо. За мэдээж хүний хувийн нууц талцын нэрийг шүүхтэр оцсноор олонний анхаарлын төвд орсон. За үйл явдал бол 2023 оны 8 сард болсон. Нэг эмэгтэй найз залуугийнхаа хамт амьдарч байсан түрээсийн байрнаасаа нууц камер олдсон юм байна л да. За найз залуу нь тухайн үед албан ёсны эхнэрээсээ салаагүй буюу өөр хүний эр нөхөр байсан. За гол нь камерыг найз залуугийнх нь албан ёсны эхнэр нь байрлуулсан болж таарсан. За тэгээд нөгөө хоёрыг чинь нууц харилцаа бичиж аваад онлайнд байршуулсныг нь маш олон тооны хүн үзсэн. Одоо угаасаа ятад хэдэн тэрбум хүнтэй лээ. Ингээд ирэх саруудад нь өнөөх шаз руу үхэн маань өчтөчнөө бичлэг зураг сэлтийг нь интернетэд байршуулсан. За энгийн зураг бичлэг биш үү? Мэдээж нэмэх 21 бичлэг зургууд л тавигдаад байсан гэсэн үг шүү дээ. За мэдээж цагдаа сэргэлтээрээ тулсан. За бүр нөгөө нууц амраг үгэн чинь шаз руу үхнийг камер тавихад нь туслалцсан дүү нарын хамт шүүхэд өгч гомдол гаргасан. Гомдол дээрээ нэмээд бүх бичлэг зургаа устгуулах за нэмээд сэтгэл санааны нөхөн төлбөр нэхэмжилсэн. Харин шаз руу бүсгүүч яг бууж өгөөгүй. Энэ амар зэв хариулт өгсөн маань заа. Юу яриа та мэ би одоо ингээд эр нөхрийнхөө түрээсэлсэн байрны аюулгүй байдлыг хангахын тулд те камер байрлуулсан. Би над үнэ чи одоо албан ёсны эхнэр нь учраас би нөхрийнхөө аюулгүй байдал санаа зовж чинь те би түрээсэлсэн байранд нь камер байрлуулсан. Яасан ингээд хүр хөхтөө одоо харж ханахад камер тавих одоо зүй ёсны хэрэг мэрэг гэ заяа мэдүүлээ. Нөхөр нь араар нь тавьсныг мэдээд л олон нийтэд мэдэгдвэл болох байх гэж бодсон гэж шүүхтэр мэдүүлсэн. За шүүгээс ямар шийдвэр гарсан гэж бодож байна? Альны талд гарсан бэ? Эхнэрийн талд гарсан. Тэгэлгүй яах вэ? Хүний нөхөртөө явуулсан бүсгүйн буруу гэж үзсэн учраас ямар нэг хохирол барагдуулах, нөхөн төлбөр төлөх үүргийг албан ёсны эхнэрт оногдуулахгүй байхаар шийдсэн. Гэхдээ харин интернетээс нууц амраг бүсгүйн бүх бичлэг зургийг устгахыг үүрэгджээ. Ингээд нэг гэрийн тоогоноос сальсан энэ хэрэг онлайнд жинхэнэ бужигнуулж хүмүүсийг бол хуваагаад байна. За сэтгэгдлүүд нь нууц амраг байтлаа албан ёсны авиал эхнэрээс нь нөхөн төлбөр нэхэмжилдэг ичхнүүргүй хүүхнийг үстэй чирэх хэрэгтэй. Нэмээд бичлэгийн ч гэсэн дахин нууцаар оруулаад бай гинэ. Хяналтын камерын бичлэггүй бол авиал нөхөр эхнэр нөхрөө араар нь тавьж байгааг яаж нотлох байсан юм? Яалтчгүй эхнэрийн талд байна. Нууц амрагуудын буруу гэсэн байна. Нөхөр нь гэж одоо ямар юм бэ? Нууц камер ч олоод харч чадахгүй бол яах гэж араар нь тавьдیں۔ Өнгөкаагүй юм гинэ. Чаус. За яг тэгээ ункаагаараа дуудалцаач яг хэдүүлээ. За тэгсэн чинь ингэж одоо миний дараагийн мэдээлэл нөгөө хүүхнүүдийн маань хүлээгээд байгаа. Би нөгөө хүүхнүүдийн нүд баясгахыг мэдээ оруулна гэсэн шүү дээ. Тэрийг одоо түрүү нэгдсэн байсан анжийнхаа нөгөөдгийгөө хүлээж ишүү гой залуугаа гэдэг. За харъя. За бодибилдингийн тамирчин, Холливуудын жүжигчин Терминатор, Калифорни мужийн амбан захирагч асан гэд олон уншинтай Арнольд Шварценеггерийг бүгдээрээ сайн мэднэ. За Тэгвэл Шварценеггерийн нэг хүү Патрик Шварценеггер гэдэг 31 настай залуу цагаан линхуаг зэрэг кинонд тоглож Холливуудад эцгийнхээ ширийг хатаагаад явж байгаа бол удаахуу 27 настай Кристофер нь нилээд махлаг бандгар төрхөөрөө өмнө нь папарацуудын дууранд өртдөг байсан. За цагаан линхуа дээр бол тэр юун дээр нь 2 дугаар анги дээр нь баха нэг хосоороо ирсэн юун дээр байлуу. За ямар ч байсан цагаан линхуа дээр White Lotus дээр нэрнгэс Шварценеггерийн хүү байгаа. За тэгсэн тэр 27 настай хүүг нь бол хүмүүс шоолдог. Тэгээ хүмүүс ингэсэн байсан. Салхтай аав ээж хоёрын салхтай ээж нь аваад явсан хүүхэд нь ингээ хар аавыгаа дөөрөөгөө толлиуд яд аавыгаа дагсан нөхөр хар ирэх юм болоо бүдүүн гүзээтэй гэд ингээд байсан. За энэ удаад Холливуд даяар тураах тарилга ашиглаж турсан алдартнуудын тоо нэмэгдэж байгаа энэ үед Кристофер Шварценеггерийн турж төрөл арилдсан бие махбод шар хэвлэлүүдийн анхаарлын төвд ороод байна. За нөгөө бандар хөвтөн турчч. Тийм. Саяхан Шварценеггерийн гэр бүлийнхэн уулзаж оройн цог барих үеэр папарацууд турж өөрчлөгдсөн Кристоферыг таниагүйгээр үл барам. Хүү аль нь юм бэ одоо энэ хоёр залуугийн саяны тэр бүдүүн чинь? Аль нь? Би бол танихгүй юм байна. Наадлынх нь, цаадлынх нь тэр нөгөө жүжигчин нь байна шүү. Наадлынх нь дүүн. Одоо энэ хоёр одоо ингээд сахалтай нь сая бүдүүн байсан юм уу? Бүдүүн байж байгаад одоо ингээд тураад ийм гоё залуу. Өстой гоё залуу болсон байна өө. Харин тий. Ихэр юм шиг байгаа үст энэ ах トゥ хоёр юм чи. За. Саяхан Патрикийнх нь Холливуудын найз гэх мэтээр цоллож бичиж зарим шар хэвлэлүүд онгонд орсон гинэ. Нөгөө Кристоферыг танихгүй. Энэ нөгөө нэг Патрикийнх нь найз ах Патрикийнх нь
Холливуудын найз майз гэж яриад тэр нөө Кристофер чинь тэгж яриад бүр зарим нь бүр онгоод орцсон байгаа гинэ. Оо нөгөө хоёр ч одоо аавтайгаа зэрэгцээ суудсан байна бүр. Тийм. За энэ тэр голдон сууж байгаа энэ залуу бодвол тэр юу яасан шүү. Турсан нь юм уу? Үгүй нөө White Lotus тоглосон залуу бас гоё залуу байл л да. Үнэхээр л гоё залуу байлаа. За Арнольд энэ жил 77 настай бол салсан ихнэр Мария Шривер гэдэг баха. Шривер гэж дууддаг. Энэ ихнэр нь бол 69 настай. Онлайнд хүмүүс олонний танил алдартнууд тураах тарилгаар турж байгааг шүүмжилсэн байр суурьтай байгаач Кристофер Шварценеггерт баяр хүргэсэн сэтгэл олон байна гэж байгаа. Үнэхээр гоё болсон байлаа. Би ч гэсэн өмнө бас харж ирсэн. Би харин сая бүр одоо аль нь вэ гээ бүр мангартлаа шүү. Аав нь ийм гоётэй ингээд бүр ингээд спортны хүн байхад чинь яагаад ингээд зүгээр хүн ингэдэг штэ. За одоо миний хүү битгий дуучин болоорой гэдэг шигтэй. За миний хүү битгий наад бодибилдингээр хичээллээр юу гэхгүй зүгээр насны тамшууч гэсэн байж болно аав нь те. Гэж л бодож ирсэн. Тэгсэн чинь ингээд ийм гоё залуу болоод ахаад гараад ирлээ. Шинээр гараад ирлээ. За сэтгэлдлүүд нь тарган байхдаа их доожоогүй харагддаг байсан. Тэгсэн сайхан залуу болсон байна штэ. Одоо кино тоглоод од болох хэрэгтэй гэсэн байна. За хүнд илүүдэлчин үнэхээр зөгтөхгүй юм байна. Танигдахын аргагүй өөрчлөгдсөн байна штэ гэсэн байна. Яг үнэ. Нөгөөг 90 үйлчлэгчээс нь төрсөн хүү ёстой лаг биетэй штэ. Харин аваад ихнэрийнх нь хүүхдүүд нэг л шавилах нь жол бие хаатай юм а гинэ. За. Яах нь тэ хөрхийхгүй. Тэгээ ийм бүдүүн байсан. Ийм бүдүүн байсан хүү одоо сая тийм гоё болчиход байгаа. За хин Рассел Майгуу тодорхой үчиж гсэн байна. Том биетэй нь Кристофер харин туранхаан Патрик гэсэн байна шүү. За. Тийм том биетэй тэр нөхөр нь болохоор дүүн шүү. За. За би нэг мэдээгээ гэлзуулчих. За 2016 онд Линда Карван гэдэг эмэгтэй загасчны завнаасаа усан дунаж живж нас барсан. Энэ эмэгтэйн өмнө нь төрсөн эцэг нь 87 наснда бусдад буудуулж амиа алдсан гэх мэтээр юм учир битүүлэх хэрэг гарч байсан юм байна. За гол нь энэ чинэлэг гэр бүлийн өмч хөрөнгө болох 50 сая долларын өв залгамжлагчаар Натан Карван гэх залуу тодорсон. Тэгээд амиа алдсан өвөөгийн цор ганц ач эмэгтэйн цор ганц энэ хүү 2022 онд ээжийнхээ үхлийг зохион байгуулсан хэрэгт буруутгагдан хоригдсон байдаг. За залуугийн хувьд бол 29 нас хүртлээр өөрийгөө гин буруугүй гэж мэдэгдэж байсан ч 2023 онд шоронгийн камертаа амиа өгүүлсэн юм харамсалтай хэрэг болжээ. Тэгвэл жинхэнэ гэмт хэргийн зохиолч гэдэг Кейси Шерман гэдэг хүний бичсэн Усан туссан цус тодорхойлох зэг тавингуудаа гэр бүл тохиолдсон гашуудлын тухай бидний сонсоогүй түүх гэдэг нэртэй ном хэвлэгдээд Нью-Йорк Таймс-ийн бестселлер болсноор олонний анхаарлын төвд эргээд энэ хэрэг ороод ирлээ. За ямар тач шинэ гараад байгаа энэ номон дээр Натан Карван гэдэг залуу үнэхээр ээжигээ цаашлаад өвөөгөө хөнөөснө. Энэ бүх үйл явдлын ард үнэхээр 50 сая долларын төлөө хүйтэн цустай алуурчны одоо төрсөн гэр бүлээ хөнөөх шунал байсан уу зэргийг хөндөж байгаа юм байна. За харин кино сонирхогчдын хувьд энэ гэр бүлийн учир хөтөлөг өглийн тухай Холливуудын кино удахгүй хийгдэн гэсэн хүлээлттэй байгаа. Сэтгэлдлүүд нь хүүн алсан гэдэг нь нотлогдоогүй, шоронд уу гашуугаа дийлэхгүй амиа эгүүдгсэн ч гэж магадгүй. Хуулиар нотлогдоогүй бол хүн гин буруугүй шүү. Хуулиар нотлогдоогүй байхад хүнийг шоронд авчиад торчин ч гэж байхгүй л дээ. Ер нь бол тий бас. Эсвэл хилмигдүүлсэн байж болно. Одоо нөгөө нэг нотлох баримт нь яг энэ залуугийн эсрэг бүгд чиглэсэн байх юм бол тэгээд нотлох баримтан дээр тулгуурлаад аваачаад 20 л доо. За хуулиар нотлогдоог бол хүн гин бурууг гэсэн. За хурдан кино олж гараасай тухайн үеийг сонирхож уншиж байсан ч залуу нас барснаар хэрэг намжаад байсан. Энэ номыг заавал авч уншина гэсэн байна. Мөнгөний төлөө төрсөн гэр бүлээ алж чадна гэж юу итгэхгүй гэсэн байна. Тэгэхээр миний бодлоор энэ залуу тэртээ тэргүй цорын ганц өв залгамжлагч нь юм чин энэ залуу алсан алаагүй л тэгэл өв залгамжлагч болох л байсан байх шүү. Нэг юм Холливуудын бас нэг юм кино үүдэг штэ. Нэг 10 настай хүүхдийг хүн алсан гэмт хэрэгт ингээд аваачаад хориод тэгээ насаар нь хорж аваад юу яачдаг штэ. Цахилгаан санд суулгах гээд хор тэгэрч утж алах гэж тэгвэл хар эрсдэн өнгө төрстэн хүү байдаг л да. Тэгээд нэг өмгөөлөгч хүнтэй ингээд энэ залуу буруугүй гэдгийг ингэж нотлох гэж явж байгаад бүр ингээд баттай их сурвалж гаргаж өгдөг. За одоо яг та нар энийг хараа ингээд эн чинь ингээд боломжгүйгээд яг цаазын давцсан дээр очичоод байхад нь буулгаж авдаг шүү дээ. Гэтэ ер нь бол цаазын ял сонссон хүмүүсийг
амьдруулаа л гэдэг, байлгаа л гэдэг. Тэр нь магадгүй үнтэй ч холбоотой байж магадгүй. Яагад гэвэл гин буруугүй хүнийг шууд тэр доорн цааслаа ийцэн байвал яах юм? Тийм учраас нөгөө нэг цаазын ялнаас татгалзъя гэдэг юмнууд чинь цааталтантай хүнийг ингээд зохион байгуулалтаагаар хэлмэгдүүлж болох байхгүй. Ингээд эд мөрийн баримтыг нь яг түүнд зориулж хийгээд тийм ингээд хэрэгтнүүд батлах баримт бүр бэлдэж өгөөд ч юм уу. Тэгээд магадгүй гэрчнэрт тодорхой хэмжээний мөнгө өгөөд ийм аюултай явдал болох магадaltaй учраас тэрийг ингэж удаадаг тэгээд цаана дахиад ингэж мөрдлөг үргэлжилж идэв. За. За нүрээд 2025 оны 4-р сарын 21-ний даваа гарагийн 400 шугар нэвтрүүлэг радион 3-р студиэс шуугах тусам нягтал гэсэн уриатаагаар шууд хүрээд өндөрлөж байна. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар та захиал бид чанарын өндөр түвшин гүйцэтгэх суриатаагаар Ингүүэг групп компани за мөн хүүхдийн Linux амьд бактери бяцхан гэсэн дад жаргал бэлгэлэн гэсэн суриатаагаар хамтран ажиллаа. Баярлалаа. Баярлалаа Анжгаа. За баярлалаа. Өргөлүүлэрхэн сонсогчдаа загварын ихэнд явдаг радио мэдээг үлээ авч сонссны дараа 2-2-5 нэвтрүүлгээр шинэхэн дугаарыг хүлээн авч үзэж сонсоорой. Дэлхийн монголчуудын MJL радио 88.3